Энэ өдрийн ямар амгалан айлтгий өнөөдөр 2019 оны 10 сарын 11 өдөр тэгээд би нэг юм самбарта яриад одоо бас Монголын нийгэмд болж байгаа үйл явдлуудын талаар санал бодлоо илэрхийлдэг болоод нэлээд удаж байгаа та нар мэдж байгаа. Тэгээд надад бас манай хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс самбартаа ярьдаг юм аа бид нартай ярьж болохгүй юу гэсэн санал их олоодаа ирсэн. Тэгээд өнөөдөр хэдүүлээ хамтраад энэ самбартаа ярилцлагыг хамтраад сурвалжлагчтайгаа сэтгүүлчтэй хамтраа хийчихье гэж ингэж шийдсэн юм аа. Би ингэ хэлье. 2016 оны 4 сарын 4-нд энэ тухай би анх ярьсан. За энэ мартчихжээ одоо нэг 2010 мартаад явах юм байхгүй мөн 2016 оны 11 сарын 30-ны хавьд би энэ хүний нэрийг хэлж ирсэн. Ер нь яасан гэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгчгээд энэ улсын эцэг, энэ улсын өвнөгдлийн илэрхийлэгч хүн нь өөрөө аль нэг намынхан дарга, өөрөө хүчний байгууллагуудыг ямар нэгэн байдлаар шүү. Янз бүрийн аргаар өөрийн гарт оруулаад томилгоо сүрдүүлэг би түн хэлсэх олон аргаар ингээ гарт оруулаад тэгээд өөрийнхөө багийг бүрдүүлж энэ багаараа Монголын төрийг самарсан. Энийг л би одоо манан гэж ойлгож хэлж байгаа юм. Энд яг үнэндээ илүү доржийн нэрийг хэлэхэд бол хэцүү байсан. Одоо би өнөөдөр бас яагаад энэ хүмүүсийн нэрийг хэлэхгүй зөндөө яваа гэхээр хэцүү юм байна бас. Тэгээ энэ хэцүү юм хийдэг хүн байдгүй юм байна Монголд. Бүгд харилцаа хамааралтай. Хэдэн төгрөг эсвэл намжсан, эсвэл хэдэн төгрөгөөр хоорондоо холбогдсон, эсвэл барьцаанд орсон, эсвэл бүлдэгдүүлсэн. Мянган юмар ингэ холбогдчиход бас дуурдгүй юм байна. Тэгээ манай иргэдэш тэр манан гэдгийг одоо нэг хийлгэдэг. Намайг анхаас ингээд бүлэглэл гэхээр хэлсэнгүү ингэдэг байсан. Тэгээ би одоо хэцүүч хийсэн энэ ажлыг хийх үүрэг нь одоо энэ шудраг усын хонгол дундуур хэдэн жил явж ойр хавийн хамаг хүмүүсийг шорон гиндангаар дамжуулсан хүний хувьд би дахиж Монголын төрд Монгол улсад бидний өр хүүхдүүдэд дахиж ийм муухай юм тохиолдохгүй байхын тулд би эдгээр хэлэхээс аргагүй болж байгаа. Миний найзууд байгаа. За би ингээ нэг үрчтэй хэлье. Энэ хоёр хүнийг бол би хэлээд яах вэ? Энэ хүн жишээлх юм бол намайг автыг өөрөө өргөлөө гэсэн гэж бодлоо хэлсэн. Тэгээ шүүхээр бол худлаа гэдэг нь тогтоогдсон л да. За энэ хүн бол бас намайг шүүхэд өгсөн юм л да. Би тэр одоо тэгээд шүүхтэр уулзах байх. Би юу гэж хэлсэн гэхээр шүүхтэр уулзъя. Та тэгтээ өөрөө хуралдаа ирээрэй. Тэгээд олон нийт өмнө хилцүүлгээ шийдчих. За энэ хоёр бол хоёр гол толгойлогч. За энэ одоо жинхэнэ одоо хатан гүйцэтгэгчд. Яа Монголын нийгэм 1937 оных шиг дээрээс авар өгөхөд шууд гадан гүйцэтгэдэг хүмүүс гэдэг хамгийн аюултай. Одоо энэ та бүхэн мэдж байгаа улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр 8 жил ажилласан. Элбэгт орж үед. Тэд нар ямар муухай юм хийж байгаа вэ гэхээр энэ гадан гүйцэтгэгчд нь бол дандаа хууль хяналтын байгууллага хүмүүс. Хүнийг гартаа оруулдаг, дарамтлагдаг тэр хүмүүс. 8 жил дээд шүүхийн ерөнхий шүүгч хийсэн. Зоригийн хэрэг дээр энэ хүн нууц шүүх хуралдааныг даргалсан. Өөр юу хийсэн? Өмнөх дээд шүүхийн ерөнхий шүүгч бол 4 жилээр томилогддог байсан чинь элбэгт орж энэ хүнийг дахин томилуулахын тулд энэ дээд шүүхийн ерөнхий шүүгч 4 жилээр томилогддог, нэг удаа томилогддог чинь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргуулж байгаа энэ хүнийг 8 жил болгосон. Тэгээ яг сая одоо нэг баахын хэл ам болж байгаад энэ хууль хяналтын байгууллагын энэ тавиуруудтай тавиулууд тэгэхээр эдний удирдгаар ажилладаг хүмүүсийг салхин зүйтэйгээд баахын хэл ам боллоо. Тэгээ аюулгүй зөвлөлийн 3 гишүүн оролцоод тэгээ санал гаргаад эднийг өөрчилдөг боллоо да. Өөрчилсөн гэсэн энэ нөхөр одоо улсын дээд шүүхийн шүүгчээр үлдсэн шүү дээ. Ерөнхий шүүгч биш шүүгч. За дөрвөлөгч битүүр бол бас олон жил найзсан. Гэтэ би энд бас зарим найзуудаа хэлэхээс өөр харахаа. Битүүрийн найзаас илүү Монгол улсын маргаашийн хувьцаа зөв баймир. Бидний өөр хөх зөв нийгэмд амьдран байна.
бас л яг хэлбэгд орж ийн. Юугаар одоо прокурор улсын ерөнхий прокурор зөвхөн улс төр биш бизнесийн маш олон хүмүүсийг бол дээрэмдэх үйл ажиллагаа хийсэн. Тэгээ одоо эдгээр ингээд замхрах гэдэг байна. Замхруулах гэдэг байна. Тийм учраас энд бол хууль хүчний байгууллага дөрвөлжив. Дөрвөлживийн дараа эдгээр бол энэ Камболонг ерөнхий прокурор тавьсан. Тэгэхээр ерөөсөө манан гүйсэхийн тулд юу хийх ёстой юм? Хууль хяналтын байгууллагыг л гартаа оруулж өөрийнхөө дохионы цангааны хүнийг л тавин тэр нүгдүүгүй ингэж тушаал биелүүлнэ. Энэ бол яг 37. Тэгээ хоёр прокурор эдний энэ манангийн бүлэгт хоёр прокурор гэж. За дараа нь бол шүүх авцсан. Шүүхээс ерөөсөө хэдэн жилийн ял өгөх үү яах вэ гэдэг юм шийдт юм бэл. Би энэ зовлон дундуурны ус хүн гэж шүү дээ. Нүүрсний хэрэг, гансхийн хэрэг, зохиомл хэргийг үүсгэх. Тэгээд эдгээр яаж ажилдгийг би өөрөө дундуур нь явж мэдчих авсан. Олон шатны би одоо нүүрсний хэрэгээр анхан шатны шүүх, давд заалдах, дээд шүүх би бүх шүүх хийх юмар байна. Дээр нь эдгээр юу хийдэг гэхээр одоо энэ одоо нэг хурц авилгатай тэмцэх газар гартаа авдаг. Гэхдээ энэ уг нь Монгол улсад авилгыг л одоо устгах, авилгыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллага байхад өрсөлдөгчийг намдаг тийм хүмүүс болгон хувирсан. Энэ Гамболд гэдэг хүнийг даргаар тавьсан. Хэн тавьсан? Илбэгд орж оруулсан. Энэ Гамболд гэдэг хүн энэ Мегомын холдтой ямар холбоотой юм? Та нар бараг мэдж байгаа Мегомын холдыг хотын дарга байхад нь бол хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан. Мегомын холдыг ерөнхий сайд байхад нь тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Би бол ямар ч ерөнхий сайд байсан тэрний тагнуулын ерөнхий газар нь ойрхон хүн байна гэдгийг бол үгүйсэхгүй байна. Энэ ойрхон харилцаатай хүмүүс. Тэгэхээр энэ хоёр хүн нийлж байгаад энэ хүнийг авилгын тэмцээний даргаар тавьсан. Дахиад энэ хоёр нийлж байгаад энэ хүнийг авилгын тэмцээний орлогч даргаар тавьсан. Баруун Европт шоронд байсан хүнийг авчир тавьсан. Ингээд одоо нөгөө нохогдгүйгээд хүн рүү явуулдаг шиг тэгж халтдаг. Хомгорголдог. Ерөөсөө хэрэгдэхийн тулд юу бол юу, ямар л бол ямар зохиол бичил, яаж л бол яаж тамлна гэдэг нь би зүгээр ингээд нэг шоронд нэг эрүүл шүүл тулгсан гэдэг агуулгаар хэлээгүй. Сэтгэл зүйн хувьд энэ ардчилсан Монгол улсад хүний санаанд багтамгүй тийм зүйлийг бол эдгээр хийж чадсан. За тэгээд энэ одоо та нарыг санаж байгаа би хурлын гишүүн байсан. Энэ хүний бүрийн эрхийн хугацаа байна шүү дээ. 17 оны 10 сард байна уу дуусчихсэн. Гэтэл энэ хүнийг 16 оны 3 сард 2 сард өргөдлийн өгүүлж байгаа. Хүний хугацаанаас өмнө авилгатай тэмцэхийн дараа яахаар өргөдлөө өгдгийг би тэр үед нь гайхаад их хурл дээр хэлж ирсэн үе та нар санаж байгаа. Тэгэхээр элбэгд орж юу хийж байгаа вэ гэхээр 17 оны 6 сард өөрөө бүр яаж ч хүссэн хугацаанд дуусаад явах болсон. Тэгэхээр өөрийнх нь ард тал дээр авилгатай тэмцэхийн дарга нь өөр хүн битгий байгаасаа гэж үдсэн учраас 16 оны 4 сард энэ хүнийг өргөдлөөр өгүүлээд тэгээд дахиад 6 жилээр өөрийнхөө хүнийг тавьсан. Ийм л юм хийдэг болсон шүү дээ. Тэгээ Монголын нийгэмд хуулийн өмнө хүн бүхэн тэгш байх бүх зарч болдог. Тэгэхээр энэ хүнийг залгамжлагч энэ хүн ингэж тавьсан. За энэ хүнийг бол эсвэл цагдаагийн дарга тавьж идэг, эсвэл авилгатай тэмцэхийн мөрдөн байцаахын дарга тавьдаг. Бас нэг гараг. За манай засгийн газрыг огцорсны дараа 11 сарын 5-ны өдөр огцорсны дараа 5 хоногийн дараа энэ хүнийг авчираад тагнуулах ерөнхий газрын дарга тавьж. Энэ хүнийг тагнуулын ерөнхий газрын дарга тавьж. Тэгэхээр би энэ дотор өөр тагнуулын оруулаагүй л дээ. Тэгэхээр энэ хүн бол авилгатай тэмцэхийн орлогч дарга хийдэг. Тэр ажлаа маш сайн хийж байгаа нэг хүмүүсийг тамладаг, зовоодог, эрүүлдэг, шүүддэг, бизнесийг дээрэмддэг, бизнесийг нураадаг, хамаатан садан бүх айл хотлоор нь ингэж судалгаа явуулж хагаад тэр тэндээс нэг хамаатан хүний барьж шоронд хийгээд дарамтлаад тэг хэргийг дандаа нэг дээр үе харгаад турган хөдөлгөх гэж байна. Маш гарамгай хийсэн. Бид нар бол одоо Монголын төвөнд үлдэх шээ. Би яагаад энийг үлдэх гэдэг вэ гэхээр ер нь Монголын автономыг анх устгасан 15 хүн байдаг. Тэрнийг одоо та нар бидний хинч мэдэхгүй. Монголын нийгэм хэзээ цаашаа зөв явах вэ гэхээр шудрагаас тогтчих чинь ингэж болдгүй юм байна. Монголын төр гарвал буруу юм хийж болдгүй юм байна. Бусдын эрхийг ингэж
хааж болдгоо юм байна. Өрсөлдөгч ингэж бохир аргаар намнаж болдгоо юм байна. Бүгд мэдгэсэн. Би өшөө цааш их юм ярина. Яагаад ч вэ? Энэ бол самбар дээр яриад тэгээ одоо сүүлийн үед нэг хүмүүс чинь юм үүсгэх болцсон учраас самбар дээр ирсэн ч гэсэн 10 дахь минут багтах гэж үеийн үздэг байхгүй. Өнөөдөр та нартай учраас гайгүй. За ингээд толгойлогч нь гардан гүйцэтгэгч нар нь. За одоо энд Батбол битүүр нэг анги, битүүр найз Монгол улсын баатар. Тэгтээ манангийн гар хөл болж их явсан. Одоо би хэлэхээс өөр аргагүй байсан. Битүүрийн найзаас илүүтэй Монгол улсын тусгаар тогтнол энэ ардчлалын хувь зай Монгол зүг. Сонгуулийн хуулийг 16 онд би хэлж штэ. 16 оны сонгуул ялагдуулах юм чинь системтэй бүр шат дараалал хийсэн. Сонгуулийн хуулийг битүүр өөрчлөлттэй батуулах болохгүй штэ. Наа чи буруу байхгүй, наа чи ардын намынхны хийгээд байгаа, манангийн бүлгэллийнхний хийгээд байгаа юм байхгүй юу? Өөрчлөлөө. Бараг л намайг ална хэднэ гэж бахан цагийн сар бол ингэж хийсэн. Маш буруу юмд оролцож байна. Ер нь бол энэ хүн юугаар байдгийг би мэдэхгүй. Одоо энэ олон жилийн явцад юу барьдгийг мэн гэдгийг ойлгосон. Та тэр энэ код аргатай нэг хийчлээ гарч ирээд тэрний хүн гэхдээ хүндэг юм байл. Тэгэхээр энэ ямар аргаар бариад байгаа юм би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүн бол тийм хүн. Тийм учраас энэ Монголын нийгэмд асар их гайд ирсэн. Гавь яваагс учраас баатар авсан. Одоо бол асар их гайд ирж байна. Эрдэнэ энэ хүнээ гарын үзүүр ажиллаж байгаа. Одоо нууц биш. Би одоо намаа энэ нэг ярихад маш хэцүү. Одоо нэг юм яриад байгаа байхгүй. Намынхныгаа ингэж явах юм чинь нам байхгүй болчихсон. Монголын нийгэм чинь манан баг босод болчихсон. Энэ манан бүлгэлээд юугаар аюултай гэж хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Эдгээр нь одоо солигдсон боловч эдний тавиулууд огт дуусаагүй байл. Хоёрдугаарт асар их мөнгөд. Энэ их мөнгөд учраас эдний үдээс үг хэлдэг хүн байдгүй мэл. Эдгээр бол хүн захиалгаар алж чадхаар хүмүүс. Маш их тийм занл хэлээр байна. Энэ хэлбэгд орж би энэ 4 сарын 4-нд гараад үг хэлсэн дараа над руу ямар юм явуулдаг байсан гэхэлэр хүү явуулаад чамайг шоронд хийшвэл гэдэгсэн би тийм. Хэвлэхийн л үсттэй. Энэ Монгол улс чинь өөрөө өн мөнгө байх юм байгаа үсттэй. Яхаараа ингэ хаан гарч ирчээд юм хийгээд байд. За дараа нь Эрдэнэт би намын дарга байсан. Ерөнхий нэрмчин дарга битүүр найз. Битүүрийн найз ямар хамаагүй юм. Монгол улсын хувь зайны төлөө явал та. 5-10 төгрөг биднэрт ямар хэрэгтэй бэ? Сайхан бэлэг. Намайг ерөнхий сайд байхад миний хажууд 2 жил засгийн газрын хэрэглэх газрын даргаараа ажилласан. Би энэ хүний ерөнхий сайд болоход би дэмжсэн. Эрх хүчний зовлон дундор явсан юм байна. Ус орныхаа төлөө юм хийх байлгүй. Жаахан ихлүүлсэн юм байна. Гүйцэгэд хийх байлгүй гэж бодсон. Гэтэл юу ярьсан? Эдийн засаг. Одоо эргээ харсан чинь оюу толгой Эрдэнэт 5 толгой ирсэн. Толгой дээрмэл ирсэн. Эрдэнэт энэ бүлэглэл яадаг гэж ерөнхий сайдыг тоглоомын хүн тавьдаг. Монгол улсын ерөнхий сайд байхгүй. Монголын төвөнд одоо нэг 30-аад хүн л байгаа. Хоёрын тоглоомын хүн тавьчих. Эрдэнэт гэдэг хүн энэ хүн гарч тавьчих. 64 хүнтэй 65 хүнтэй болчиход одоо энэ ард түмэнд амлсан юм аа хийгээд хэрэгжүүлээ 65 хүнээ өдөрдөөд Монгол улсаа хөгжүүлж ард түмний хаамжиргаа дээшлүүлэх оронд улсын хурлын даргын ширээн дээр суучихад тоглоомын хүн аваачид ерөнхий сайдаар тавьчихсан. Ийм улс байт юм уу? Ийм тоглоомыг бид нар тэг зүгээр хараа суугаад ит юм уу? Бадамжина хамаг мантангийн эзэн мөрөөдө тоглож. Монголын төрөөс мөрөөдө тоглодог бүх хүнийг хөөж явуулах хэрэгтэй. Энэ улсаа тавиад тоглож байгаа одоо сүлд. Ямар цагт илбэгт орж ийн байж байдаг хөөхд. Тэгэхдээ тэр үед ардын намын бүлгийн дараагаар ажиллаж байсан. Ингэж ийм хүн ардын намын бүлгийн дараагаар энэ хөөхтийг тавиад энийг хөдөлдөг. Хаяа хэрвээ ардын намын бүлгийн дарга энэ хүн энийг тавьж байгаа. Би тэгээд энэ сүлд нь яг ийм Эрдэнэттэй холбоотой асуудлаар над дээр яг шууд шахалт ирж байгаагүй. Тэгээ ингээд саяны болсон үйл явдлуудыг эргээ харсан чинь тэр пүрэв төвшин гэдэг нэг баяд манай засгийн газрыг огцрохоос өмнөхөн 11 компани захирлаар нэг өдөр тавигдсан байдаг. Тэр тавигдсан өдрөөс нь 14 хоногийн дараа
Хаян Харвагийн паланкн дээр ардын намын гишүүд шинжлэлийн засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьсан байдаг. Тэгээ одоо эргээ харахад энэ бүхэн бүгд ийм уялдаатай, бүгд холбоотой, бүгд зохион байгуулалт. Та нар одоо энэ тар Монгол улсын 2, 3, 4 ерөнхий сайд. Хууль зүйн сайд асар чухал. Энэ хулгай дээр юм хийгээд. Ямар цогт. Дорлогч. Тэжүүгийн ерөнхий шүүгч маш чухал. Өөрийнхөө хүмүүсийг бол тийш хүрэхгүй. Авилгатай эмчийн дарга нар чухал. Прокурорын байгууллагын дарга нар чухал. Гэхдээ яагаад өнөөдөр Монголын нийгэмд эдгэрийн төлөө бас тэр нэг аюулгүй зүйлийн 3 гишүүнийг хараан баах юм болсон. Би бол тэднийг өөр гарц олоогүй юм байна. Ямар нэгэн аргаар л өөрчлөх ёстой байсан. Одоо дүүрч өөрчлөх ёстой. Гэхдээ энэ эдгэрийн энэ систем бол дуусаагүй. Мөнгөн дуусаагүй. Эдгэрийн тавьсан тавиулууд төр доотлын төвшөнд бол асар их байна. Тийм учраас энэ би өөрчлөлт, шинжилэлт энэ нөгөө мананг устгах юм бол удаашраад. Тэгээ би дахиад яагаад өнөөдөр энэ тухай ярьж байгаа вэ гэхээр шүү дээ. Одоо ингэх сонгуул хий, хавар сонгуул хий. Дахиад мананг харуул яах юм? Энэ их мөнгөтэй байхгүй. Сонгуулийн хуулийг эдгээр өөрчлөх сонирхолгүй байхгүй. Нэг жижиг тойрог дээр одоо ард түмний амжиргаа яахаар юм муу байгаад идэг. Зориуд муу байлгаж байгаа хэдэн өргөөгөл гарна. Эдгээр чинь уулаасаа тойрог уусалдаг. Асар их хэмжээний хулгай дээр хийсэн мөнгөтэй болсон. За би нэг ийм зүйлийг та бүхэнд товчхон хэлэх гэсэн. Тэгэхээр энд бол нэг ерөнхийлөгч байгаа юм. 4 ерөнхий сайд байгаа юм. Бүлгийн дарга 4 байгаа. Бүлгийн дарга. Энэ. За ингээд 4 бүлгийн дарга байгаа. 2 прокурор байгаа. Нэг ерөнхий шүүгч байгаа юм. Хууль зүйн сайд 2 байна. Ингэж одоо улс орноор минь тоглохыг харсаар суух юм а бид нэр. Тэгэхээр энийг би одоо дахин хэлэх шаардлага гарлаа. Энэ хаврын сонгуул энэ янзаараа явбал дахиад манан гарна шүү. Монголд шударгаас тогтохын тулд би 3 зүйлийг боддог. Нэгдүгээрт бол шударга шүүхтэй байх хэрэгтэй. Ямар ч хүн, ямар ч юм хийсэн шударга шүүхээр шүүлэгдэх байх хэрэгтэй. Хоёрдугаарт буруу юм хийсэн хүмүүс нь шийдэхтэй хүлээдэг. Сайн юм хийсэн хүмүүс нь гавьяа шагнал авдаг. Энгийн энэ зарчим үйлчлэх баг. Гурав дахь нь Монголын төрд гарч ирж байгаа ард түмний ихтгэл дааж гарч ирж байгаа улс төрчилж байгаа ёс зүйтэй байл. Ийм 3 зүйл байх хэрэгтэй гэж бодож байгаа. За дараа нь одоо тэгээд цаашаа яах юм? Цаашаа бол бид нар аль болохоор энэ сэдвүүдийг би одоо хэвлэл мэдээллийн хамт ингээд самбараа хийж байгаа. Аль болохоор олон хүнд хүргэх хэрэгтэй. Өшөө их юм байгаа. Би өшөө их юм ярмаар байна. Ялангуяа энэ бүлэглэлийн мөнгөний тухай ярих хэрэгтэй. Асар хэмжээний мөнгө. Та нар намайг уучлна үз. Энэ их мөнгө газрын дорх 2 юмнаас бий болж байгаа үндсэндээ. За 3 ч хийж болох юм. Нэг нь бол газрын дорх баялагийг эдгээр бол Улаанбаатарын дээрэмж лиценз. 2 дахь Улаанбаатарын газрыг зарж асар их мөнгөтэй болсон. 3 дахь нь энэ хуулийн хяналтын байгууллагаараа зүгээр яваад жирийн бизнес эрхэлж ийсэн бизнесмэнүүдийг дарамтлж тэднээс мөнгө дээрэмж, бизнесийн дээрэмж, лицензийн дээрэмж. Одоо бас гарч ирээд хэлчих аав хөөхт бас хараахан байхгүй яагаад гэсэн. Эдний толгой солигдсон мөртлөө доогоороо бол бас л нөгөө юм ажилласаар байгаа. Элбэг доржийн мөнгө гэдэг чинь галзуу мөнгө шүү дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмлаас жилдээ 44 төгрөг ганцаараа тоож байгаа юм шүү дээ. Тэгээ дахиад намайг шүүхтэй гэлдээ би тэр Эрдэнэтийг нэмээ гаргаж татмаар байна. Эрдэнэтийг нь оолгын шороо хүртгэлдээхгүй цагаантайгаа нийлээл одоо тэн дээр нь үйлдвэрч явж байна. Цаана 20 мянган Эрдэнэтийн иргэд үйлдвэр байгуулна гэж тэгэл хоорондоо хэрэлдүүлээ цохилдуулаад ийлээ. Ийм шудраг ус юм бид нэр хамтарч устгах ёстой шүү. Устгахтаа энэ сонгуул Монголоос өмнө энэнийг зогсоохгүй бол ямар ч сонгуул яваад ман дахиад гарч. За тэгээд нэгдэж нийлэхэд тулд яах юм гэхлээр энэ би бас над дээр олон хүн ирдэг энэ манай нэгдүгээр Монгол өрөө тэгээд олон хүн ирээд олон санал хийсэн. Надад нэг ийм нэгдүгээрт бол санаа сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ ярьж байгаа юм өөрөө бодиттой үнэхээр би бол дандаа үйл явдал дээр тулгуурлаж фактээр тулгуурлаж юм байна. Үнэн юм ярих хэрэгтэй. Хэн нэгний бүтгэж ерөөс хэрэггүй. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр би дашрамд нь хэлчихье.
Манай залуучуудын гаргасан санаачлаг 5-3 төгрөг бас нэгдүгээр Монгол руу цуглуулж болох юм байна. Гэхдээ орчин үеийн аргаар энийг нөгөө нэг зургийг авчдсан байлээ шүү дээ. Зургийг аваа шилжүүлчдэг болдог. Бас нэг шинэ арга хэлье гэж бодож байна. Энэ төрийн бас байгууллага олон байгууллагууд бас ийм аргаар ажиллаж бас 5-3 төгрөгтэй болох тэрнийг энэ хонгол гэж би одоо өмнө ярьдаг байсан. Одоо энэ манангийн бүлгэлийг устгах Монгол орноо нэг монголчууд маань нэг тийм эрхчлөөтэй хүүхдүүд маань нэг гэрэлгээгээтэй нийгэмд амьдруулахын төлөө энийг зарцуулмаар байна. Би илүүд орж намаа нөгөө өргөдлөө биш ч өгсөн хэрэг би шүүхэд өгөөд 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тэгсэн чинь тэмэн дээр ямааны гарц олд юм бэ? Тэр нь ингэдэм байх. Яах вэ ингээд нөгөө шийдвэр нь илүүд орж өгтгсөн байна гэж гарах мөртлөө 1 тэрбум төгрөг нэхэмжлэхээр 5 сая орчим төгрөгийн хураамж төлдөг. Шийдвэр нь гарахдаа 1 сая төгрөгийг алтайг долгосгоо. Тэгээд дахиад заруулах гэсэн чинь надад хүү юу гэсэ дахиад хасах минустай болно гэсэн. Тэгээд одоо зогсож явах шээ. Яагаад тэрэн төгрөг нөхөмжилж байгаа вэ гэхээр мораль, ёс зүйн хувьд энэ хүн болвол асар их мөрөөдө тоглодог. Энэ хүний нэг хэд хоногийнх мөрөөдө тоглоомны мөнгийг л би нэгсэн л дээ. Тэгэхээр ийм нийгэмийг бид нэр хамтарч өөрчлөх ёстой. За тэгээд төгсгөлд нь би нэг юм хэлье. Одоо би дуусгал. Би цаашдаа эднийг асар их мөнгө хаанаас яаж бий болоод байгааг бас дахиад дараачийн удаа баримттай ярина. Магадгүй та нар хүсвэл би та нартай хамт самбар хийсэн ч болно, ганцаараа хийсэн ч болно. Тэр нэг асуудал. Шинэ нам байгуулах уу? Намайг бас шинэ намд орцсон гэсэн надад тийм бодол байхгүй. Би энэ их сургуулийн багш байж байгаад энэ арчсан намайг анх үүсгэсэн олон намуудын нэгийг байгуулж ирсэн юм л дээ. Өнөөдөртөө надад өөр нам руу явъя тийг ингэ гэсэн бодол байхгүй. Тэгэхдээ манай намын мянган гишүүд энэ арчил хүний эрх хэрэгчлөөний төлөө 30 жил тэмцэлсэн. Би тэр хүмүүсийн эрх ашигыг монголчуудын эрх ашигыг бодож уг намаа жах өөрч шинжилгээ гэж явж байгаа. Та нарын хүссэн хэмжээнд бас дөрөвтэй явахгүй байгаа хаа. тань болгосон. Коуч Тэгэхээр 2020 оны сонгуульд Алтай уяг орох хэсэг нь ямар ч тэр бол 77 дугаар асуудал. Энэ Монгол улс цаашаа зөв байх энэ намууд гэдэг юм чинь манангаас салах бол номер 1 асуудал. Намаас хасцсан хөөцсөн гэдэг энэ хүн яриад илээ. Надад ямар нэгэн цаас ч өгөөгүй бичигч хийгээгүй тэгэл байж байгаа. Та араасаа ингэж энэ хаврын сонгуул энэ янзаараа явуулах дахиад манаа гарна. Одоо яах вэ? Сонгуулийн бичсэн байл 76 Тэгээ би харин энэ хэлээд байгаа санаа нь хэн нэгэн хүнд биш. Улс орны төлөө ажиллаж болдгоо юм. 76 гишүүд. Өнөөдөр өөрөө сонгогдох тухай биш. Бидний энэ үр хөөхд нэг зөв юмд яваасаа их хурлын гишүүд нь жижиг тойрогоос гардаг хамгийн их зовлон болвол жижиг тойрог дээр очиод жижиг тойрог дээр нөгөө хүмүүстэй ойрхон цөөхөн хүний ахуй амьдрал шийддэг хүн болчдөг байхгүй. Гэтэл та нар Монгол улсын үндсэн хууль дээр юу заасан? Улсын хурлын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч өгөөд бүх нийт ард түмний эрх ашиг хамгаалагч. Гэтэл тэр чинь хэдэн сум дамнаа л гэж. Тэгэхээр энийг манай хурлын гишүүд ойлгохгүй ойлгож байгаа баг. Бид нэр өөрчлөлт хийх байх гэж голцоор л баг. 12 оныхын чинь бол энэ нөхөр зүтгэсээр байгаад тэгээд манангийн бүлгэлэл орж ирж байгаад хоньсон шүү дээ. Та нар одоо амар юм хийсэн шүү дээ. Санаж байна уу? Улсын бүртгэлийн байгууллагыг засгийн газрын мэдлэг. Статистикийн ерөнхий газар бол улсын хурлын мэдлэг. Энэ хоёрыг нэг өдөр нийлүүлээ. Яах гэж байгаа? Сонгуулийн бүртгэлийн байгууллагыг авч тэнд бүтлээ үүмээс хамаг хийх гэсэн. Хис. За. Намдаа байгаа. Хэвээр байгаа. Элбэгдор ерөнхийлөг шүтэрийн хооронд ямар юм болсон гэхээр ганц үхийн шүүх хурал 2016 оны
9 сард болохоос 20 хоногийн өмнөөс эхлээд утас авахаа болсон, надад ерөөсө хариу өгөхөө болсон. Би сайхан бэлэг ерөнхий сайд болсны дараа дамжуулаад уулзах гэж чадаагүй. Зугтцсан надаас. Харилцаахгүй. Би тэрнээс хойш ганцхан шүү хурал, ганцхан чинь хэсгэргэр хийц учраас би тэгдэж шít. Одоо өнөөдрийн нүүрсний асуудал. Гэхдээ энэ ард иргэдийн нүүрсний өнөө 2 цагийн хямдруулсныг төлөө алт үеийн зөвлөхийг одоо би танад нэг сони юм хэлье. Энэ их бодлоготой хийдэм байл эднэр чинь. Эднэр яаж хийдэг гэж. Юу хонглоор яваад гарсан хүний толгойд он сар өдөр бол айхтар үлдэн заяа. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ганцхан шоронд хийсэн. 7 сарын 29 гэдэг чинь юу гэсэн үг вэ? 8 сарын 29, 9 сарын 29, 10 сарын 1-нд яадаг вүлээ? 10 сарын 1-нд юу болдгийг Монголд? Намрын чуулга эхэллээ. Намрын чуулга эхлэхэд алтан үеийн ахлах зөвлөх нь нүүрсний хэрэгэ шоронд байж ах хэвээр. Зохиол ингэж хийдэг. За. Саяхан бид дөрөв нэг уулзаж ярьсан. Тэгэхээр намдаа орооч морооч гэвэл намайг арай шууд тэггүй байх л та. Зүгээр ер нь ингээд энэ манангийн асуудал нэг юм байна. Энэ Монгол улсын хувь заяаны төлөө ер нь яах вэ? Та юу бодож байна? Би ч та нар бас юу бодож байна? Намайг бодохдоос ордонд байгаа микрофоноор талчин бэлэн байгаа. Тийм л зүйл ярьсан. Бид нар бол ер нь манангийн юмыг бол энэ сонгуулийн сүм учрыг олохгүй бол өөд нар үзэхгүй гэдэг дээр санал нэг байна. Их удаан байна. Гэхдээ би энэ одоо эдгээр чи өөр хүмүүс харцсан шүү дээ. Тэнд асар их саад байна бас. Саад байна. Одоо би нарт нэг хэрэг хэлчихв. Машин үүсгэхэд хамаг дарсан. Би ч одоо товд шүүхээр явдаг болсон шүү дээ. Одоо эдгээр чи айгуул бас маргаашаас намайг шүүхтэр байхаа ажилтаа болох байх. Сангийн хайрхан дөрөв дээр дончин бүгж нэг нөхөр байдгийг. Би одоо энэ нэг самбар дээр ярьцсан. Дончин бүгд хүн ингээд их олон газар ингээд албан тушаал хийсэн. Намайг ерөнхий сайд бод манай засгийн газрыг хэрэглэх газар зохион байгуулалт албаны дараа. Тэгээд авилгатай хэмжээнд хамгийн дараа тагнуулын хамгийн дараа ямар аавын хүүхэд яхаараа юм хийдэг ингээд ингэсэн чинь шүүхэд өгсөн. Тэгээд би сангийн хайрхан дүүргийн шүүхийн хуралд олоодоо оролцсон. Тэгсэн чинь нэг хавцлт хэрэг дуусаад хоёр дахь хавцлт хэрэг эхэлсэн чинь дончин бүгийн талаар материал нь тагнуулаас ирээд тагнуулын материал нь машин үүс гэж ярьд юм бэ. Тэнгүүт нь хоёр дахь хавцсан дээр машин үүс дарангуудаа нэгдэх нь бас дарагдаад миний дончин бүгдтэй хийсэн маргаан бол машин үүс хэрэг болсон. Тэрний үгсөглөөр алт үеийн амийг л барьж байгаа. Чи машин үүс хэрэг учраас чи юм ярих хэрэггүй. Ер нь машин үүс гэдгийн цаана маш их олон дээрмийн хэрэг нуугдж байгаа шүү. Би энэ засгийн газар нэг Эрдэнэтийн нэг одоо манай сайхан нэг үеийн нэг хурлын протоколыг ил болгож шít. Их байх шít. Миний үед одоо тийм нарийн нууц юм гэж би мэдэхгүй. Юуг нуугаад идэв. Мэдээж яг улс орон чинь нууц байх. Яхаараа Эрдэнэтийн 49% асуудал нууцаар хийгддэг. Яхаараа засгийн газар нууц горимаар болгодог. Тийм учраас энэ сэтгүүлчдийн нэг юм анхаараарай. Нууц гэдгийн цаана маш олон гэмт хэрэг нуугдж байгаа шүү. Ярьж болдгоо юм байл. За. Бид ярих байх юм. Манай ерөнхийлөгч та нар нэг эргүүлээд харчаарай. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон мэтгэлцэн дээр маш тодорхой хэлсэн байна шүү. Энэ хүмүүс нийлээд юу хийгээд цаашаа яах гэж. Тэн дээр одоо Батбол ерөнхийлөгч ярьснаар бол энэ хүн 17 онд буун. Энэ хүн 17 онд гарна. Тэг хэдэн жил явах вэ? 21 он хүртэл явна. Тэгээ дахиад сонгогдохоор 25 он хүртэл ер нь тэгээд хувь заяа зурцсан байсан шүү дээ. Манай эдийн чинь хувь заяа зурчихсан байсан шүү дээ. Монголын хувь заяа. Тэгээд дээр нь одоо энэ нөгөө аюулгүй зөвлөлийн 3 гишүүдийн зүгээс бас нэг
юм хийх гэж үзэл их шиг байна л да. Гэтэ бол асар их саад байгаа шүү. Доогуур бол одоо дараа харал та тэр сонгын хайрхан дүүргийн шүүхтэр тэр нөхөр машин ууц гэдэг тамга дараад ингээ явсан чинь хэд хоногийн дараа нөгөө 17 шүүгчийн номер 1 дээр нь тэр нөхөр цохиж явдаг юм бивэр гайхаад. Энэ яагаад ингэдэг гэсэн чинь нөгөө салхитын ордог лөө. Тэн дээр нөгөө нэг баахан мөнгө авцсан хүн. Тэгээ тэр дончибгийн тэр нөхөр аваад цохоод бараг дончибг үлгэлэн гişүү гэдгээр тогтоогдсон гэж би нэг тийм гаргасан шин. Тэгэхээр энэ доогуур чинь бас их юм байна. Энэ нөхөр одоо байж л байгаа шүү дээ. Сэтгүүлчтэй самбарт хөлдөж ирсэн та бүхэнд баярлалаа.